Скорпионы цомыг нэг хомиртой залах. Хажуунаас нь орилоо л идэг шүү дээ. Болоо шүү дээ гэж л гэдэг. Энэ нь бол сүүлийн үед бол жоохон гişиг мишиг гэдэг нэг жоохон нэг тиймэрхүү. Хувь тавилан гэх юм уу 3 жилийн дотор зэрлэгийн 5 гаранд гарсан. Чимээгүй байж байгаа л газ ярилцлаганд ороод гарахгүй бол хамаагүй мөрөл шууд дараа нь орд юм л. Сайн байцгаана уу. Монголын Бартай замаа автоспортод 45 дугаартай оролдог Пүрдүр Жохтой Содон байна. За сайн байцгаана уу. Намайг Ганбаатар огт Дууганбаяр гэдэг Мапе крүүгийн тамирчин. Холбоо 45 дугаартай оролдог. Би чинь 2021 оноос Содон бахтайгаа нийлээд Jeep Cherokee тоноглол зэрлэгт анх удаа оролдож байсан. Тэгээд бид хоёр чинь өдрийн гараандаа нөгөө цагтаа хэмжээг өчгсөн 7 спигнийхаа хамгийн дараалаад ороод ирсэн. Тэгээд финиш ямарчсан хийжсэн ихний жилдээ. 22 оны хавар машиныг эхлээгүй байсан л да. Тэгээ эхлэхээ ингээ яарадсан. Тэгжсэн чинь нэг манай найз дахиж ирээд одоо 57 дугаартай чин зөрөг гэдэг найз ирээд 93 бойрын машина зарах гэж байна. Чи тэрийг сонирх уу гэдгийгсэн бохоггүй. Тэгэхээр ер нь бид хоёр хүмүүстэй бид нар хоорондоо бүгдээр ярилцаж үзээд бэлэн машин худалдаад авах юм бол цаг хугацаа мөнгө санхүүг ер нь хэмж чадах юм байна гэж бодоод тэгээ борийн найз дээр очиод Чоког 22 оны хавар худалдаж авчихсан. Тэгээ 22 оноос хойш яг өнөөдөр хүртэл ерөнхийдөө 3 жил оролцсон байна. 3 жил оролцоход манай баг нэг 14 тэмцээнд орсон. Бид нар жил болгон ингээ бүх тэмцээнд орж чаддгүй. Нэг тэмцээн алгасаа заримдаа 2 тэмцээн алгасаа явцдаг. Тэгээд жилдээ нэг 4-5 тэмцээнд л ордё. Тэгээ өнөөдөр 14 тэмцээнд орсон байна. Тэгээд нэг Аз гэх юм уу, юу гэх юм, хувь тавилан гэх юм уу 3 жилийн дотор зэрлэгийн 5 гаранд гарсан. 5 удаа зэрлэгийн зам дээр оролцсон. Тэгээд 5 нь шөнийн гаранд гарсан. Тэгээ 3-т нь барайнд орж ирсэн. 2-т нь хоёлоо техникийн саадлаар хээр онсон. Яг нэг газар очиж 2 удаа онжсэн. 24 онд бид хоёр Скорпион дөрөв үржих тэмцээнд оролцсон. Анх удаа нэдлээ оролцсон гэсэн үг. Тэгээд финалийн гараанд гараад 5 дугаар байранд орсон. Скорпион тэмцээн бол миний бодлоор бол тийм зохион байгуулалт сайтай, зам нь гоё. Тэгээ яг ингээд өвөл дуусаад хавар эхэлж байгаа болохоор бүх тамирчид хүлээцсэн. Тэгээ бүх тамирчид оролцдог. Тийм чансан өндөр тэмцээн гэж боддог. Бас тэр дундаа хамгийн надад таалагддаг юм гэх юм бол надад тэр цом медаль амар таалагддаг байхгүй. Тэгээд одоо Скорпионы нэг хувь тавилан гэх юм уу те боломж гарах юм бол Скорпионы цомыг нэг хомиртой залах тийм бодолтой явдаг. Тэрний хөдлөө бол жил болгоо Скорпионд орно л гэж бодож байгаа. Бид хоёр бол одоо яг нэг чиг тараад хоёлаа бол бие биенийхээ үгийг бол ороод тэгэл ерөөсөө аль болох Бартай саада аль болох хурдан машин дээр гаргах тийм зорилготой. Тэгээ нэг чигтэл харж явдаг та бид хоёр. Тэгээд хоёлаа машинаа бэлдээл одоо хаана яг ямар юм дуурж जैन тэрийг бол одоо бид хоёр цаг тухайн үед нэг янзлаа тэгэл бэлдээл явцдаг. Нэг чигтэл харж явдаг гэсэн үгтэй юм. Зорилго нэгтэй аль болох тэгэл машинаа эвдчихгүй замаа яаж хурдан дуусгах уу гэдэг л тийм зорилго тавиал явж яадаг. Тийм ч учраас өнөөдөр бас бага хугацаанд бас аваа амжилт гаргасан л гэж өөрсдөө бас бодож явдаг. Тийм бид нар ч 2022 оноос хойш одоо 24 он гэхэд бид хоёр тамирчны оноонд 44 оноо нэмсэн. Тэгээ 24 онд оны шилдэг тамирчин, оны шилдэг иш дүрмэн болсон. Тэгээ бид хоёр 24 онд хоёулаа спортын мастрынхаа болцлыг хангацсан. Тэгээ спортын мастрынхаа тэмдгийг сая шинэ жилээр гардаж авсан байгаа. Одоо Японы хойно байдаг Сахалин гэдэг арал дээр Оросын аварга одоо 8 сард болох юм. Тэрэндээ бид хоёр машинаа бэлдэж байгаа. Тэгээ тэрэндээ явахыг одоо төлөвлөж байгаа. Бид хоёр Евро хагийн нуур руу яваад би цуг тэгээд
Би ч өөрөө жижиг тэрэгтэй байсан. Тэгэл явсан. Тэгэл шавард суугаад наашаас нь татаал амар сонирхолтой байгаал. Тэгэл ирэхгүйдээ шууд пажаараа хөдөлж аваал. Тэгэл бас нэг шавар мавар тэгэл нэг сонирхол явж байгаа л. Тэгэл битээр 21 онд тэгэл шууд Ширекото бэлдээл шууд хоёулаа нөгөө ажиллагаа сонирхолтой байсан учраас тэгээ хоёулаа тэгэл нэгдэл битээр тэгэл нэг баг болоод тэгэл одоо хүртэл ингээл уралдаал явж энэ да 21 оноос хойш. За битээр хамгийн анх зэрлэг тэмцээнд Cherokee бэлдээд орсон. Тэгээд юун дээр спинниг дээр дахиад очдог байхгүй. Тэгсэн чинь манай клубын нэг Мэндээгээд ах юута Үжиг ах хоёр спинниг дээр зогсож байгаа байхгүй. Тэгээд дахиад очсон чинь за ийшээ яваад ер нь та хэдийг уулын мухраас ер нь олоход тун хэцүү та хоёрыг. Жолооч нэг эрдэмтэн царайтай тэгээ нэг хөгшин иш дүрмтэй та хоёр бол энэ замыг бол тойрж ирэхээс одоо ийшээ яваад та нар шүн өдөр хайж олоход хэцүү эндээс буц гээд битээр бүр спиннийхээ хамгийн даруулчаад ах битээрийг буц гэдсэн аах. Тэгээ битээр чинь ярилцж байгаа. За нэг л уралдахаа гарсан юм чи одоо энэ буцна гэж юу ах вэ гэл. Тэгэл цаашаага тойрж зохисоор байгаа л барианда орсон. Тэгээ маргааш нөгөө шагнал гардуулах тэр Үжигийнх явж байхаар нь би албаар нөгөө нэг юугаа тамхтаа цаасаа барьж. За Үжигийнхаа бит хоёр бүх спиннийхаа тамгыг даруулаад ирсэн шүү. Энэ хараарай гэдгийгсэн. Энийг Үжигийнх нь байнга ярьдгийг. Энэ шинэ жил болгоно л ярьд. Тэгж авах гэсэн. Гэтэ яг би ер нь поро машин хийх сэтэл гэх юм уу сонирхоод яагаад төрсөн гэвэл зэрлэгийн нөгөө өдрийн гараан дээр нөгөө шөнийн гарааны машин гарцаа нэрсэн л дээ. Тэгсэн чинь ингээд бит хоёрын хувьд бол ингээд 7 тамгаа даруулсан амар тийм баатарлаг ирж байгаа байхгүй. За хаста бүх замаа дуусгачлаа гэх. Тэгэл бариан дээр давхад ирсэн чинь бит хоёрыг нэг ч хүн тосоогүй, нэг ч хүн хараагүй байхгүй. Тэгэхээр за ийм машинтай хоёлоо бол хэцүү мэн дараа жил заавал хоёлоо поро машин хийж хагаад энэ тэмцээнд орё л гэж тэгж л анх энэ поро машин их сэтлэн тэндээс төрсөн. Манай машин бол юу байгаа? Farad 95 Hilux байдаг 5 EZ 3400 мотортой. Тэгээд 69-ийн Ирха тэнхлэгтэй байлдааны бүкс гэдэг шүү дээ. Тэгтээ яг энэ харагдаж байгаа 69 тэнхлэгтэй боловч сток хийдэг баг байхгүй. Бүгднийг сайжруулаад тоногдсон локертой юм тэнхлэг байгаа. Амаржин гэх юм бол ойргийн амаржинтай. Винч болохоор бигл винтэй. Тэгээд CST 36 та CST дугуйтай. Тэгээд хийлдэг бэдлогтой ийм машин байгаа. Скорпион тэмцээнд оролцож байгаа нийт баг тамирчтай амжилт хүсье. 5 сарын 17-нд Team 45 билээ.